Манай улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлэгч орны тоон зүйсээр багтдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын 400 мянган иргэн элэгний өвчтэй гэх тоо баримт бий. Жилд 16 мянган хүн нас бардагаас зөвхөн элэгний хавдар өвчнөөр 10% нь буюу 1600 орчим хүн хорвоог орхиж байна. Элэгний хавдарлаар нас орж буй тохиолдлыг нэмбэл элэгний өвчнөөр жилд нас орж буй нийт хүмүүсийн 15% нь ажим. Засгийн газар эрүүл мэнд спортын яамны үе үеийн сайд нарын ажлын үр дүнд өнөөдөр Ц вирусыг эмчлэх Харваны эм Монголд орж ирсэн явдал юм. За ямар хүмүүсийг бид нар эмчилгээнд сонгох вэ гэхээр бид нар хүмүүсээ 3 бүлэг болгож авч чинь нэн шаардлагатай эмчилгээнд орох уу элэгний Ц вирусын мөртлөө тухайн өвчнөөрөө хүндрээд элэгний хатуурлах хавдартай болчихсон. Одоо заашгүй орохгүй бол энэ вирусийн нь одоо өвчин хүндрээд байгаа ийм хүмүүсийг нэн шаардлагатай хүмүүс гэж хэлж байгаа. За хоёрдугаарт нь бол заашгүй орох шаардлагатай. Вирус тэгч ер нь бол хүндрэл үүсч магадгүй. Одоо 5 жилийн дараа 6 жилийн дараа энэ хүнд одоо элэгний өвчний одоо шинж тэмдгүүд бол бас эхний шинжүүд одоо хүндрэлийн шинжүүд гараад ирэх шүү гэсэн ийм хүмүүсээ бол бид нар заашгүй орох шаардлагатай өнгөж үзэж байна. Вирус тэгч мөртлөө ямар нэгэн элэгний одоо үргэлжлэлийн шинж тэмдэг байхгүй, хүндрэл байхгүй одоо өөрөө вирус тэгч мэдэхгүй одоо явж байгаа тийм хүмүүс байдаг шүү дээ. Ийм хүмүүс бол өөрийнхөө хүсэлтээр орох гэсэн ийм одоо 3 бүлэг болгож бид нар эхний ээлжинд хүмүүсээ сонгож авч байна. Эмчилгээ маань өөрөө үнэтэй гэдгийг мэдж байгаа. Ер нь бол засгийн газраас хүртээмж хөтөлбөрийн хүрээнд одоо гадаад тэр Америк оронд одоо $1200 орчмоор зарагддаг ийм юмыг $400 болгож одоо хямдруулж орж ирж байгаа гэдгээр энэ юм ач холбогдолтой байгаа. Гэхдээ одоо огт үнгүүгээр одоо энд ирсэн хойно хөнгөлнө гэдэг ойлголт байхгүй яа. Тэгэхээр энэ эрүүл мэндийн яамнаас гаргасан тогтоолд ирээд сарын $400. За тухайн хүн маань эмчилгээнд орохын тулд холбогдох шинжилгээнүүд өгсөн байх шаардлагатай. Эхлээд бүртгэлтэй хамрагдан дараа нь мэрэгжлийн эмчит хандна. Дараа нь бол одоо вакцины шинжилгээндээ явж шинжилгээгээ бүрдүүлэх юм. За ингээд бүрдүүлээд ирсний дараагаар эдийн засгийн асуудлыг шийдсэн байх ёстой. Сарын $400 буюу 3 сар уух хэмжээ нь $1200 гэж байгаа. Энэ одоо долларыг тухайн өдрийн одоо долларын ханшаар омбол хавцад компани Дансанд бол байршуулснаар энэ хүний эм бол захиалагдана. Захиалагдсны дараа нэг 30-45 хоногийн дотор бол ийм ирж тухайн хүний гар дээр бол ирэх юм байна. Элэгний Ц вирусын эсрэг эмийг 2015 оны 12 дугаар сараас эхлэн Монголд оруулж ирсэн байна. Нэг сар хэрэглэх эмийн үндсэн үнэ $1200 юм. Манай улс нэг хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг $400-аар оруулж иржээ. Иргэд мэрэгжлийн эмчит хандаж шаардлагатай шинжилгээнүүдийг өгснөөр захиалж авах боломжтой юм. Урангай аймагт элэгний Ц вирусыг илрүүлэх 8 төрлийн шинжилгээг өгөх боломжтой байдаг. Харин үлдсэн 8-9 төрлийн шинжилгээг Улаанбаатар хотод итгэмжлэгдсэн лаборатори дээр хийж байна. Хотод очиж шинжилгээнд хамрагдахад 500 мянгаас 600 мянган төгрөг төлнө. Тиймээс иргэд элэгний Ц вирусыг эмчлүүлэхийн тулд багагүй мөнгө шаардлагадах юм байна. Гэсэн хэдий ч өвчин хүндэрсэн тохиолдолд үүнээс илүү зардал гарна гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогоор Урангай аймагт 4 хүн энэ нэмийг хэрэглэж байна.